Эхлэнгүүд бол Батбалга гишүүн болвол одоо хэрвээ ийм байдлаар байх юм бол би засгийн газар дахь 3-4 сайдаа татна гэсэн ийм мэдээллийг хийж исэн л та. Тэгээ энэ асуудал намжсан нь юутай холбоотой вэ? Ер нь фракц дотроо бас дахиж ярилцсан гэсэн үг. Гэхдээ одоо мэдээлэл хийжсэн ингээд тийм мэдээлэл хийж байгаа нь би сонсоогүй юм байна. Ерөнхийдөө бол засгийн газар бол хариуцлагатай бай тий. Ажил хөтөлбөрөө хуулийн дагуу хий. Тэрнээс нэгийг номцлоо тий. Энэ одоо юм байх хэвээр. Тэрний үр авалгыг одоо тий. Тэрэнд одоо тендер өгч явах хэвээр. Энэ үр авалгыг одоо бүх улсаараа төлөх хэвээр. Гэсэн юм биш гэж би ойлгож байгаа. Тэр талаар л хийсний одоо буруу зүрх тайлбарлаад буруу зүрх ойлгоод байна уу? Тэгэхээр танаа моох фракц ерөн зүгээр зарим асуудал дээр бас зөрчилтэй өөр байр суурьтайгаас болоод бас танаа фракцийн дотор ч гэсэн бас үйл ойлголцол байна уу гэж харагдаад байна юм. 70 жил одоо тэгэл ерөөсөө нөгөө нэг бүгд 100% гараа өргөөл тийм ээ. Ярс сагсрал алхаал ийм нийгэмд амьдралаа. Тэгээд заавал одоо тэгээд одоо яг л нэгэн дуугаар ингээ явах ш тийм ээ. Яриа суугаад олонхын үзэл бодлоо гаргаад цөөнхөн хийлээд тийм ээ. Энэ авах юм аваад тэгээ нэгэн шийдвэр гарчвал бүгд агаа явах хэрэгтэй. Энэ л арчил. Ийм л нийгмийг сонгосон бид нар тийм. Тэгээ хин нэг юм асуудал дээр жишээлбэл танаа фракцийнхан бас хоёр талцаад байгаа анзаарэгдээд байгаа байхгүй юу? Тэгээ ерөөл гэхдээ ер нь юу шүү. Хийм байхгүй юу ер нь тийм ээ. Хүмүүс л гайхаал ингээд харин ингээд санал бодол зөрөлдөхгүй. Тэгээ нэгэн дуугаар л тийм нэг дарга нь ингээл ярьчдаг хин нэг нь яачвал тэгвэл тэрний цаана те хуйлдаа явж гэн гэсэн үг байхгүй юу? Энэ юм ил гарч जैन зөв тийшээ явж гэн хэрэгтэй. Чив чимээгүй те ингээд тэгээд нам гүм гэдэг үлээ те. Тийм байвал биш байна л гэж ойлгох хэрэгтэй. Та Батбалга гишүүнтэй нэг нутгийнх, нэг фракцийнх бас дотн найзууд гэж юм. Тэгэхээр зүгээр яг хэрвээ одоо улс төр бизнесийн бүлэглүүдийн хоорондын энэ одоо зөрчил үйл ойлголцол ингээд цаашдаа хурцдахад та мэдээж нутгийнхаа хүнийг л одоо дэмжиж өмөрөх үү? Гэхдээ асуудал тэгж хандаж болохгүй тийм ээ. Үзэл бодол итгэл үнэмшил гэж байна хүнд тийм ээ. Нөгөө талаар одоо энэ бид нар бол улс орныхоо төлөө тийм ээ. Бас одоо энэний төлөө мэдээж ганц хүн бол тийм ээ гал болохгүй гэл ингээд ярьдаг шүү дээ. Тэгээд бүгдөө хамтарч ээж багаараа тийм ээ. Ингэж л асуудлыг шийдэн штэ. Тэрний төлөө явж юм бол хөгжин бүтэн тийм ээ. Үзэл бол хаяа нийлэх одоо зөрөгтэй. Тэгээ дараа нь ярилцаад энэ зөв юм гээд ойлголцоод ингээ явах бол хэвээ асуудал. Тэгэхээр хууль зүйн сайд, хууль зүйн байнгын хорон дарга хоёулаа моах гэсэн нэг фракц юм шиг анзаарагдлаа л та. Тэгэхээр та хоёр нь хэр зэрэг гар нийлж ажилтдаг. Зарим асуудал дээр санал зөрөх үзэл гардаг л баг та. Харин аваа одоо ингээд бас мэдээж зэрэг ажил хийж байгаа юм чинь тэгээд санал зөрөх мөрөх жижиг юмуд байна. Тэгээ итгэл үнэмшил оролцоо юм чинь Монголын арчилсан холбоо гэж байсан тийм ээ. 97 онд цагаан морин жилээр гарч ирсэн. Энэ одоо юу вэ гэхээр бол хүн болгонд боломж олгох. Ийм л нийгэм шүү дээ. Энэ нийгмийн төлөө явсан. Энэний төлөө одоо явж байгаа ийм хүмүүсээ гэж ойлгох хэрэгтэй. Хууль зүйн байнгын оронд ч одоо улсын хурлын одоо үе үеийн хуульчид нэлээд туршлагатай хүмүүс байдаг л та. Тэгэхээр эдгээр хүмүүсийг удирдахад ер нь танд ер нь хэр зэрэг бэрхшээл учирч ирсэн бэ? Та өөрөө бас хуульч мэрэгчлээ хүн. Гэхдээ шинэхэн парламент ч тэгэхээр хашир хуучин одоо парламентын гишүүдийг бас заримдаа ингээд юу гэдэг нь хурал удирж байгаа хүний хувьд бас зохицуулах шаардлага гардаг л байна. За ерөнхийдөө за өөрөө ч асуултыг ойлголоо. За товчхон хэлэхэд хэлтэй хамтаа тий. Амарг уусууд байдгаа л гэж хэлэх гэдэг шүү. За үнэн. За манай байнгын оронд чинь энэ улсын хурлын цөмөн л байна л да тийм ээ. Яг гоо бас намайг хэлдэг хууль зүйн байнгын орооны гишүүдийг хууль зүйн байнгын ороос хөөлөө туулаа тий. Одоо чи гояа би чинь хөдөөгаатаа явж байсан. Та ясаа хөөсөн юм уу? Хөдөөгаатаа явж байсан хэдэн гамбтыг хууль зүйн байнгын орооноос дараагаас нь бодуулахгүй бид нар гарна гээл тий. Хууль зүйн байнгын орооноос гарна гээл 4-5 за юунаас болоод нэг одоо гарцсан. Тэгээд тойрог дээр явж өө гамбт гişүнэ танаа байнга хорч тий ингээд хараад байна штэ. Энд чинь бүгд гарна гэдэг штэ гэдэг манай. Таны эсрэг бослог гаргаж байна. Тийм байд. Тэгээд ирээд харсан чинь нөгөө хүмүүс чинь одоо яах вэ нэг энэ эрүүгийн хууль энэ хууль эрх зүйн шинжилгээг тий энэ ажлын хэсгүүдийг би ахалж байгаа тий. Тэгээ хууль зүйн байнгын ороог би удирдах чинь. Энэ юм нь одоо явахгүй явуулахгүй тий. Ийм маягаар бол одоо энэ хүн гарахгүй марахгүй гэсэн тийм их бол маягтай юм ярьсан юм шиг байгаа тийм ээ. Тэр ч одоо эзэг гэсэн үг үү? За жилийн өмнө юм уу? За. Тий жилийн өмнө ч юм уу 2 жилийн өмнө ч юм уу. Тэгэхээр би хэлсэн. Та нарын ажил бол хууль батлах ажиллаа, хууль тогтоох ажиллаа.
энэ ажилдаа идэвхтэй ороо. Нэгэнд одоо тэр арт хүмүүс сонгоцоо. Надад одоо эрхэл тунирхаад байх юм байхгүй тий. Тэгээд хийдэг ажлаа хий. Чадахгүй юм бол тий. Энэ улсын их хурлаасаа гарчаарай гэсэн. За. Тий. Тэгээд улсын их хурлаасаа гарахгүй л байлээ. Тэгээ одоо хоорондоо ойлголцсон уу та? Ойлголцсон шүү дээ тий. Ямарсан таныг одоо хувьчлуулах болцсон юм байна тийм үү? Гэхдээ тэгээ өнөөдөр би байж л байгаа үст тий. Тэгэхээр бүх хуулиуд нь батлагдсан л байгаа үст тий. Тий. Чухам юунаас болоод ийм асуудал үүсчээ? Та тэдний саналыг хүлээж авахгүй байсан юм уу? Тэгээ одоо хөдөө гадаа яваад одоо байнгаараа хуралдуулахгүй байсан юм уу? Яг юунаас болсон юм? Гэхдээ яг тэгээд би чадaltaй чадвартай л байхгүй тийм ээ. Тэгээд тоодог цаацаагүй. Та зэрэг одоо тэгэл чаддаг чадвартай тийм хүндээ манайхан дурггүй штэ. Би нэг юм хэлчихв. За ингэдэй. Төвдөөд байна штэ тий. Одоо зүгээр нэг жирийн хүнийг тийм ээ. Одоо чи сайн чи чадна чи ингэж гэсээр байгаад нөгөө хүнээ жирийн хүнийг ч байсан ингээд гэгэнтэн гэрэмбүүчээ болгох ч. Гэрэмбүүчээ гэдэг нь гэгэнтэн гэсэн үг тийм утгаар тий. Манайд бол тий гэрэмбүүчээ цаанаасаа байсан ч гэгэнтэн байсан ч гэсэн тий. Чи биш чи хинч бишээ гэсээр байгаад хинч биш болгодог. За монголчуудыг тэгдэг гэж ярьдээ. Зүгээр яг зүгээр энэ зүгээр оноогоо тий. За яг би тоглож л ярьж байна тий. Ингээд та ер нь хуульч мэрэгчлэрээ хэр удаан ажилласан бэ? За ерөнхийдөө ханаас яаж эхэлсэн? За би бол ажлын гараагаа бол одоо тэгэл 10 дугаарыг төгсөө сайн дураараа зэрэгтэй бол эхэлсэн юм уу? Зэргийн алба хаагаа тий. Хугацаа зэргийн алба хаасан шүү дээ. Орохоос өмнө зэргийн албанд явцсан юм. Тий, дараа нь одоо зөвлөлт холбоот улсын Киев хотод бол цэргийн инженерийн дээд сургууль төгслөө. За. Тэгээд одоо 94-5 онд бол Монгол улсын их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Ийм л хүн байна да. Тий. Ингээд ер нь хуульч мэрэгчлээ хүн улс төрд ороход харьцангуй арай хүн байна уу? Та ер нь юу гэж харж байна? Ер нь яах гэж та анх улс төрд орсон юм? За улс төрд орж ирэхэд бол ерөөсөө өөрийн гэсэн тийм ээ зориг сэтгэл байх хэрэгтэй тийм ээ. Чин сэтгэл. Тэр нь одоо өөрийнхөө амьдралыг те тодорхой хэмжээгээр бусдын төлөө зөв шийдвэр гаргах, улс орны төлөө явах тийм ээ. Ийм бодолтой байж ээж тэрнийхээ төлөө зорж ээж тэгжээ тэр улс руу орж тэрнийхээ төлөө явах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л одоо нэг те амин хүү ашиг сонирхол айцсан юм уу, ах トゥ угаа нэг ажил төрөлтөө болгоё гэсэн юм уу те. Найз нөхдөөрөө нэг тендер авчих гэсэн юм уу. Иймэрхүү юм бол одоо нэг сайхан биш бах уу. Хүн чи одоо тодорхой хэмжээ нэг л амьдран тийм ээ. Энэ хугацаанд одоо 5 10 төгрөгтэй байсан, тийм хөрөнгөтэй байсан энэ нэг чухал биш. Мэдээж зэрэг одоо өөрийгөө шийтчихлээ, гэр бүлээ шийтчихлээ тийм. Тэгээд энд одоо бас оролцохгүй болохгүй байна. Тухайн үед одоо 90-ад оны ихэр бол арчлагдаг хэмжээл явдаг байсан тийм. Нэг хэсэг бизнесийгээ орхисон байсан. Тэгээ 2000 оноос бол арчлуудаа тухайн үед ганцхан гишүүнтэй болоо ялагдлаа шүү дээ. Тэр үед эргээд улс төрд орж ирсэн. Улс төрлөө орж ирэнгүүт таны сансан хэмжээнд ийм орчин байна уу эсвэл арай өөр байна уу? Ер нь улс төрийг хадуу тоглоом гэж ярьдаг штеп. Энэ дээр бол ер нь хүн бол улаарч болохгүй юм. Аливаа юм юунд ч бай те. Тэгээд улаараал ингээл заавал тех хэвээр юм шиг те. Одоо надгүйгээр ч юм уу бүх юмгүйгээр одоо байх ёсгүй ч юм уу те. Өөрхөө сасан зүтгээд үү? Бос нь одоо хинч биш гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хандаж болохгүй. Улс төр гэдэг бол ерөөсөө бас нөгөө талаараа яг эндээ ярихад бол буулт хийх урлаг юм. Тийм ээ. Ойлгох, бие биенээ ойлголцох те. Буулт хийхээс гадна бас өөрийнхөө байр суурийг хатуу хамгаалах ийм шаардлага гардаг штеп. Энэ тохиолдолд та өөрийнхөө үзэл бодыг бусадаа яаж ойлгуулж чаддаг вэ? Дээд зэрэг одоо зорилгын талаа хатуу зохисох хэрэгтэй бас. Бас тэр юм бол юм болгонд аялдан дагалдахгүй тийм юм уу гэж би үнд зүйлс байна шүү дээ үнд чинь. Жишээл одоо өөрийнхөө засгийн газрыг огцруулахгүй явах гэж ирдэг ч юм уу тийм. Тэгвэл тэрэн дээрээ бол заавал нөгөө намын нөхрийн тийм тэр баланкан дээр гар хөршиг зурсан юм дээр аялдан дагалдахгүй байх шиг тийм үү. Хэдийгээр одоо пракс маань шийдвэр гаргалаа ч гэсэн тийм энэ дээр бол болохгүй гэдэг ч юм уу тийм. Ийм зүйлүүд байна л да. Зөвхөн таныг бас хууль зүйн байнгын хорон даргын хувьд янз бүрийн байдлаар тодорхой хуулиуд дээр одоо нөлөөлөх гээд таныг лоббидах иймэрхүү хандлага оролдлого ер нь гарч ирсэн үү? Ер нь бол гарна шүү дээ. Тий, гарна. Тэр тохиолдолд яах вэ? Тэр тохиолдолд боломжийн лоббиг бол хүлээж авна шүү дээ. Тэгэхээр таныг бас тэр нь одоо улс орны эрх ашигын төлөө зөвчөн байвал тийм ээ. Яг одоо энэ хуулиа одоо нэлээд хурдан батлуулчмаар байна. Би бол одоо байрандаа зогсоор яваад батлуулах жишээд. Тэгээ нөгөө гişүүдээ дуудаад бас таныг одоо тэр ажлын хэсэгт оруулж өгнө. Та энийг дэмжин шүү.
гэх мэтлээ ярина шүү дээ бас. Тийм. Өөрөөр хэлбэл бас та байнгын орон даргын хувьд одоо энэ танай байнгын орон дээр яригдж байгаа гол хуулиудаа бусад сөрөг хүчний гишүүдээ бас ойлгуулах гэж та өөрийнхөө зүгээс бас тодорхой хэмжээгээр лобби хийх юм байна тийм үү? Одоо тэгэж шүү дээ. Бас энэ үнэхээр чухал шүү тийм ээ. Энэ дээр одоо та бүхэн ингээ оролцоод өгөөч тийм ээ. Тийм зүйл байна тийм. Заримдаа бол одоо та наргүй боломж гэдэг юм уу те нэгцээ хүргээд ингээд явах ч асуудал байна. Их олон юм болно бас. Байнгын орон дээр чинь заримдаа гişүүд баг би нэг чон нохоогоор дуудсан байж идэг шүү дээ. Ер нь ийм халуун одоо уурсгал таажсэн бас зарим гişүүдийг хатуух үгээр хэлж байгаа сонсогдчихсэн. Гэхдээ яг тухайлбал та юу яриад байх шиг хууль зүйн байнгын орон дээр Эрдэнэ гişүүд мэтэр маргалцсан. Харин тэгсэн. Тэгсэн чи юу гэлээ манай Эрдэнэ чинь. Тэгээ яг үдэ манай моохын ч бас тиймэрхүү яриатай. Гампта чи жижиг гармаар гэлтэхгүй да намайг. Чи яг бол том гар штэ гэдэг. Яг зарим гошин шогийн мэдрэмж гэж байна бас тийм хүнд чинь тийм тэр болгон хүнд гошин шогийн мэдрэмж байхгүй штэ. Та ер нь хүмүүс бас нэг нэр хоч өгчих гээд байдаг тийм тал ажиглагддаг штэ. Зарим гişүүдийг бас ингээд хоч өгчихсэн дуудаад бас дургуг нь хүргэж байгаа анзаардаг. Хүмүүсийн анхаарал зарим нэг асуудлыг оруулах шаардлага гарна л да. Гарна. За жишээлбэл одоо нэг нямдаг шишүүнийг банга юм уу гэд би нэг хэлсэн тий. Харин тэгсэн. Яг хараалахад тэгэл байнгал тэгэл уучлаа яриад маргааш тийм болно нөгөөдөр тийм болно би тэгэж хэлжсэн шүү ингэж ярьжсэн шүү яг ийм болдсон шүү гэдэг шүү дээ тийм ээ. Тэгдэг байхгүй юу саадах чинь тий. Тэгээд хэлсэн. Одоо яах вэ гэдэг бангач гэсэн бүгдийн зөв хэлж чадахгүй шүү дээ. Манай зоригч цаач нь баахан тэгэл нөгөө юун дээр л ихэл нөгөө нэг сүлжээндээ янз бүрийн зураг мурыг ингээл оруулаад нөгөөдөл нь үзээл хараал тий. Одоо яамч одоо тийм порно зурмаг авдаг студ болгосон юм чи надад ажиллаа хийгээд би хэлсэн л дээ. Заримдаа бас аятайхан гууж ярих ч юм байна тийм ээ. Талцсах ч юм байна. Заримдаа бол бас нэгэнд одоо хууль зүйн байнгын орон толгойлоо явж байгаа үе тэр гişүүдэд бас зарчмын чанартай үг хэлнэ шүү дээ. Хэлнэ тий. Тэгэхээр таны талаар бас сонгуульд өгч байгааг хэлэх үү та нэг иргэддээ нэг бетон тараагаад тэрнээсээ болоод нэг бетон гэдэг хочтой болсон юм шүү. Тэгэхээр хүнд хоч өгдөг хүн чинь өөрөө бас нэг хочтой болоод авчихсан харагдаад байсан. Гэхдээ тэгээд би ингэж бодож байгаа маа. За энэ талаар нэг тайлбарлаад яриад байх. Тийм завч хөл ууж гарахгүй юм те. Энэ талаар хөөцөлдөд ярих ч боломж олдохгүй юм. За яг сүүлийн үед ганц нэг ярилцлаганд орж байгаа. Англи асуухын надаас те. Бетон гэдэг хочтой болсон байна гэх те. Та яах гэж бетон тараах тийм санаа та өөрөө бодож олсон юм уу? Хин нэгэн зөвлөгөө өгсөн юм уу? Ерөнхийдөө бол өөрөө л бодож олно л доо. Тэгээд эн чинь танаа нутгийнхны хэрэгцээ байсан юм уу? Ер нь өөрөө хотын хүн үү те? Тэгээ би хотын. За тэгвэл тийм болохоор мэдэхгүй л байна л да. Тэгэхээр ер нь сав суулга гэдэг бол хүний амьдрал аягүй чухал хэрэгтэй. Тэр ч хөдөө орон нутагт бол. Юу вэ гэхээр одоо энэ хунцар сав, зориултын бус хунцар сав хөдөө орон нутагт тийм ээ. Одоо энэ Улаанбаатар ч гэсэн одоо ус авдаг газрууд бол тийм ээ. Худгаас ус авдаг газрууд аягүй их хэрэгжилж байгаа л да. Тэгдэг. Энэ маань 5-аас 10 жил хэрэглээд ирэхээр нөгөө хорт хавдар гэдэг юм тусдаг. Өөрөө би одоо багасаа хөдөө орон нутагт төссөн амьдрал ахуй мэддэг олон хүүхдэд айлын те нэгэн л дээ. Тэгээд одоо бас хорт хавдар нь багасаасай зориултын сав суулга хэрэглээсэй гэ те. Тэгээд сайлаа ураагаар саваа ураа тийм ээ. Тэгээд өөдөө харсан сав гээл манай монголчууд их сайхан бэлэг тэмдэглэлээр юм ярьдаг штэ. Бэлэг тэмдэглэлтэй байдаг. Амьдрал мэдхгүй одоо дөрөв хамтаа энэ одоо нөгөө паалантай байхаа юм юмд байсан улсууд чинь те. Нэг л агаар юм яриа л те. Хөө битаа өгчөж те. Хөө битанаа л гэдэг харин те. Тэгэхээр би бол одоо яг хийсэн ажлаараа нэрлүүлж байгаа одоо баярлж байгаа. Тэгээ одоо 3-4 жил болчихоо те. Өчнөө бол 8 жил 10 жил болсон мөртлөө те. Ямар ч одоо хийсэн ажлаараа нэрлүүлж байгаа те. Одоо намайг бол одоо өршөөл гамбаа гэж байна те. Ирээгүй хөл гамбаа гэж байна. Мазаалай гамбаа гэж байна те. Гамбат гэж байна те. За яг манай баян онгорт мазаалаа гэдэг. Улаан намд мазаалаа гэдэг л 27 хүн ховор амтан байдаг байхгүй юу? Тэгээ бас гадна талаараа айдлах юм уу? Сая манай баян онгорын баг олимп одоо өнгөрсөн жил хийсэн. Манай бэлэг тэмдэг нь одоо мазаалаа. Ашемын бэлэг тэмдэг бас мазаалаа болчихосоо гэж бодож байна. Одоо энэ одоо телевизээр яриа хөрөө сонсож байгаа улсууд энэ тал дээр анхаарна биз? Тийм. Та өөрийгөө мазаалаатай адилхан гэж хүлээн зөвшөөрöd байгаа юм тийм үү? Одоо би ч одоо тэгэл нөгөө хүн нутгаа дагдаг, нутгаа дуурайдаг тий. Дэлгсэн тэрлэг шиг сайхан монголоор ингээд дуулаа хуурдаал ингэдэг үстэй. Энэ улс төрд орохоор ялангуяа олонний хараанд их өртдөг штэ. Тэгэл хувийн хувьсгалын бүхэл асуудал таны одоо олонний одоо хил амны бай болж идэг штэ. Энэ тохиолдолд та ер нь дандаа эмзэлж хүлээж явна гэвэл таны одоо стресс ер нь тэгээд оршихгүй штэ. Ер нь тоодгүй л тий. Тэгээд одоо
Тэр Бятан дээр чинь одоо намайг зураг тавьчихсан байна гэдэг байгаа Тий. Миний зураг байгаа үстэй. Тий. Би юуг зураг тавих үү Бятан дээр тий. За жоох хэцүү хүмүүс би Бятаныг одонтой яаж үтгсэн.